Сайн байцгаана уу? Номука байна. Энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ та Солонгос сурахыг мөрөөддөг сургалтын төлбөр, амжиргааны зардал өндөр санагдаад эргэлзэж байгаа бол энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. За учир нь өнөөдөр би Монгол оюутнуудад хамгийн их боломжийг олгодог тэтгэлгүүдийн нэг бодох GKS буюу Солонгосын засгийн газрын тэтгэлгийн талаар эхнээс нь тайлбарлаж өгч байна. За энэ бичлэгтээ болохоор GKS гэж юу вэ? Ямар давуу талтай вэ? Ямар төрлүүд байдаг вэ? Embassy Track, University Track-ийн ялгаа юу вэ? Мөн ямар хүмүүс өргөдөл гаргах боломжтой талаар ярина. Мөн нэмээд өөрийнхөө тэтгэлгийн түүхийн талаар ярих байгаа. Хамгийн ихэнд GKS гэж юу вэ? За юуны өмнө GKS гэдэг нь болохоор Global Career Scholarship гэдэг үгийн товшил өгөөд бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас олон улсын оюутнуудад зориулан олгодог бүрэн тэтгэлэг байгаа. За энэ тэтгэлгийн зорилго нь болохоор дэлхийн өнцөг болон бүрд байгаа чадварлаг оюутнуудыг Солонгос сургаж олон улсын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог юм байна лээ. Өөрөөр хэлбэл та энэ тэтгэлэгт тэнцвэл Солонгост бакалавр, магистр, доктор эсвэл судалгааны хөтөлбөрт суралцах бүрэн боломжийг олгодог. За бакалаврын тэтгэлэг нь жил бүрийн 9 сард, магистр, доктор судалгаа нь болохоор жил бүрийн 2 сард эсэлтээ авдаг буюу энэ тэтгэлэг зарлагддаг байгаа. Хоёрт болохоор би энэ тэтгэлгийн талаар яаж мэддэг болсон бэ? За би бакалавра Монгол сурч төгссөн. Солонгос сурахыг ер нь бол анхнаасаа амар их хүсдэг байсан болохоор магистраа Солонгос улсад хийхээр шийдсэн. Гадаадд сурахын хамгийн том асуудал нь мэдээж сургалтын төлбөр байрны мөнгөөс нь ялангуяа Солонгос улсны хувьд. За тиймээс ер нь бол интернетээр цаажгаад энэ тэтгэлгийн тухай нэлээдэн жилийн өмнө мэдэж авсан. Анх болохоор түрүү жилийн 2 сард буюу 2025 оны хавар материалаа өгсөн. Материал маань ингээд эхний шатандаа тэнцэн ч гэсэн би ярилцлагынхаа шатандаа ороод тэнцэж чадаагүй. Тиймээс энэ жил буюу 2026 оны хавар дахиж материалаа явуулаад тэнцэн байгаа. Тиймээс ер нь бол нэг удаа тэнцээгүйгээд бууж өгч болохгүй шүү гэж хэлмээр байна. Ягаад гэвэл би яг эхнийхээ удаа тэнцээгүү гэдгээ мэдчихэд ер нь бол хэдэн сарын турш амар сэтгэлээр унаад за би ер нь дахиж баг ингэж тэтгэлэгт материалаа өгөхгүй гэж бодож байсан. Гэхдээ яг хөө би яг энэ жил бодлоо өөрчлөөд материалаа явуулаад тэнцэж чадсан байгаа. Тэгээд одоо би 9 сард сурахаар явах гэж байна. Тэгээд 3-т GKS ямар давуу талтай вэ? За GKS-ийг хүмүүс ягаад хамгийн сайн тэтгэлгүүдийн нэг гэж ярьдаг вэ гэвэл баг бүх зардлыг нь даадагтай холбоотой. За үүнд болохоор сургалтын төлбөрийг бол мэдээж бүрэн хариуцна. Монгол Солонгос чиглэлийн ирэх очих онгоцны тийзийг авч өгдөг. Тэгээ мөн сар болгон амжиргааны зардлыг өгдөг. Анх очиход суурьших 1 удаагийн мөнгө олгодог. Эрүүл мэндийн даатгалтай. Хэрв шаардлагатай бол 1 жилийн солонгос хэлний сургалтад бас хамруулдаг. Зарим тохиолдолд судалгааны болон төгсөлтийн нэмэлт тэтгэмж ч гэсэн олгодог юм байлээ. Тэгээд бас визээ мэдүүлэхэд нэг $60 авдаг. Тэрийг бас GKS-ийн оюутнуудад хөнгөлж өгдөг юм байлээ. Тэгээд иймээс зөвхөн сургалтын төлбөрөөс гадна өдөр тутмын амьдралын санхүүгийн дарамтыг ч гэсэн ихээхэн багасгаж өгдөг. Гэхдээ ер нь бол хүмүүсээс сонсноор 100% бол энэ мөнгөөрөө амьдарч хүрдгүү гэсэн ч гэсэн төлбөрийн дарамтыг маш их бууруулдаг болохоор ер нь бол амар том давуу талтай. Би болохоор өөрөө одоохондоо яг очиод яг мөнгөний аваад хэрэглэж үзээд мэдрээгүй байгаа болохоор энэ тал дээр бол яг 100% бол мэдэхгүй байна. Гэтэ яг хуу би одоо очиод хэдэн сарын дараа ингээд мэддэг болчоороо бас бичлэгээрээ дамжуулаад ярьж өгнө. За дараагийн асуулт нь болохоор GKS ямар төрлүүдтэй вэ? За түрүүн хэлсэнчлэн GKS нь нөгөө хэд хэдэн төрлийн хөтөлбөртэй. За дотроо болохоор нэгдүгээр undergraduate програм буюу бакалаврын хөтөлбөр, хоёрдугаар graduate програм буюу магистр болон докторийн хөтөлбөр, мөн судалгааны зориулалттай research програм гэдэг ийм хөтөлбөрүүд байдаг байгаа. За мэдээж Монгол оюутнуудын хамгийн их өргөдөл гаргадаг нь бакалавр болон магистр. GKS материалаа явуулахад ер нь бол 2 төрлийн аргаар явуулж болдог. Энэ нь эхнийх нь болохоор University Track, хоёр дахь нь болохоор Embassy Track. За эхний зам нь болохоор University Track байгаа. University Track нь болохоор та өөрийн сонгосон их сургууль руугаа шууд өөрийнхөө материалыг явуулдаг хэлбэрийг нь хэлдэг. Хэрвээ тухайн сургууль таны материалыг хүлээж аваад та сургуулийнхаа ярилцлаганд ороод тэнцэх юм бол дараагийн шат буюу GKS-ийн байгууллага NIIED рүү материал чинь яваад тэндээс шалгаад ер нь бол хариу нь гардаг. За энэ зам нь болохоор ихэвчлэн нэг эсвэл цөөн сургууль яг ингээд төвлөрч тухайн сургуулийнхаа шаардлагад илүү нийцэх боломжийг олгодог. За яагаад вэ гэвэл та яг тэр сонгосон нэг сургуультад зориулаад өөрийнхөө personal statement, study plan, ийм хичээлийг би үзнэ. Энэ профессор дээр хичээл үзмээр байна гэд оруулаад өгчвөл ер нь бол сургуультаа таны таалагдах магадлал чинь арай өндөр
болоод тэнцэх магадлал нь ч гэсэн ер нь өснө гэсэн үг. Мөн тэгээд тухайн сургуулийнхаа профессортой холбоо бариад ер нь бол recommendation авдаг хүмүүс ч гэсэн бас байд юм билээ. Хоёр дахь нь болохоор embassy track буюу элчин сайдын яамаар дамжуулж материалаа явуулах боломжтой байдаг байгаа. За энэнийх нь процесс нь бол мэдээж шууд сургуулаа явснасаа арай олон процесстэй. Ягаад гэвэл дунд нь ингээ элчин сайдын яам ороод ирж байгаа болохоор. За процессын хувьд болохоор та эхлээд элчин сайдын яам руу Study in Korea сайтаар өөрийнхөө мэдээллийг бөглөөд шаардлагатай мэдээллүүдээ явуулчихна. Тэгээд элчин сайдын яамнаас таны материалыг шалгаад цэнцэн зохиолдолд таныг ярилцлаганд дуудаад ярилцлагандаа тэнцвүүл цаашаага таны материал NIED руу яваад тэгээд сургууль дээрээ очиод тэгээд ер нь бол final stage руугаа ордог. Ер нь бол жоохон олон процесстэй. Гэхдээ элчин сайдын яамаар дамжуулахын давуу тал нь бол та 3 сургуулийг сонгож болдог байгаа. За 3 сургууль руу явж байгаа болохоор ер нь бол бас тэнцэх магадлал жоохон өсөх магадлалтай гэж үзэж болох юм. За саяын 2 тракийн аль нь зүгээр вэ гэж асуувал ер нь бол яг зөв хариулт гэсэн юм бол байхгүй. Хоёулаа л аль нөөрийн гэсэн давуу талтай. За 2026 оны миний явуулсан мастер докторийн хөтөлбөрт болохоор элчин сайдын яамаар дамжуулж 13 оюутан, university track буюу сургуулиар дамжуулж 43 оюутныг авна гэсэн байсан. Тэгэхээр ер нь бол position-ийнхаа хувьд бол university track нь арай өндөр боломжтой гэж харж үзэж болно. Элчин сайдын яамных нь арай өрсөлдөөн өндөртэй. Хэрвээ танд тодорхой сурахыг хүссэн сургууль байгаа бол ер нь бол university track нь тохиромжтой байж болно. University track нь болохоор мэдээж авах оюутныхын тоо ч гэсэн олон. Харин илүү олон 3 сургуульд би материалаа өгөөд ингээд аль нэгэнд нь тэнцчих юм билүү надад сонирхолтой олон сургууль байна гэвэл элчин сайдын яамаар дамжуулвал илүү тохиромжтой. За мөн дээрээс нь аль замыг сонгох нь яг тухайн жилийнхээ өдөржмжийг хараад мөн ямар их сургууль сурахыг хүсэж байгаагаас шалтгаалаад ер нь сонгоход болно доо. За миний хувьд болохоор би хоёулангаар нь өгчээсэн. Эхнийхээ жил би university track-аар шууд сургууль руугаа явуулж исэн бол хоёр дахь жил буюу энэ жил болохоор элчин сайдын яамаар дамжуулж материалаа явуулсан. Мэдээж миний хувьд би элчингээр өгөөд тэнцсэн болохоор надад элчин сайдын яамныхын track нь илүү амар санагдсан. Хэрвээ хүсвэл би яг элчин сайдын яамныхаа ингээд процессыг ийм материал ингэсэн тэдэн сарын тэдэнд би материалаа явуулаад тэдэнд тариугаа авсан гэсэн видеогоо дараагийн видеогоо оруулж ер нь болох юм гэ комент үлдээгээрэй. За дараагийнх нь болохоор GKS ямар хүмүүс өргөдөл гаргаж болох вэ? Ерөнхийдөө бол дараах шаардлагууд тавигддаг байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн биш байх, GKS-ийн тухайн жилийн удирдамжид заасан боловсролын шаардлагыг хангах, сургалтын амжилт хангалттай байх. За энэ нь болохоор магистрийн хувьд өмнөх буюу бакалаврын дүн нь хамаардаг. За 2026 оных удирдамждэр болохоор дүн нь 80%-аас дээш буюу голчин хэрвээ 4-өр бодогддог бол 264-өөс дээш байх. За тэгээд эрүүл мэндийн шаардлагыг хангах, насны болон бусад шаардлагыг тухайн жилийн удирдамжийн дагуу хангах байх юм байлээ. За насны хувьд болохоор бакалавр нь 25-аас доошнаас, магистр нь 40-оос доош нас байсан. За жил болгон шалгаруулалт нь бага зэрэг өөрчлөгддөг болохоор хамгийн сүүлийн албан ёсны удирдамжийг ер нь заавал шалгах хэрэгтэй. Гэхдээ ер нь бол би 2 жил өгөхөд хоорондоо бараг л адилхан байсан дөө шалгуурууд нь. Дараагийнх нь болохоор IELTS эсвэл TOEFL заавал хэрэгтэй юу? За энэ асуултыг болохоор надаас амар олон хүн асуусан. За хариулт нь бол бас яг 100% тийм үгүй гэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол хэлний оноо маш том давуу тал болж өгнө. За би анх материалаа өгөхдөө болохоор нөгөө тэнцээгүй жилээ ер нь бол топикийн 5 оноотой байсан. Гэхдээ миний онооны хугацаа топик чи 2 жилийн хугацаатай байдаг шүү дээ. Миний хугацаа бараг материалаа өгснөөс хэдэн сарын дараа дуусгасан баха. Тийм болохоор амар суул тал болсон гэж би бас бодож байгаа. Тийм болохоор би энэ жил материалаа өгөхөөх өмнө бас оноогоо дахиж аваад тэгээд материалаа өгөөд тэнцсэн байгаа. Гэхдээ GKS чинь өөрөө хэлний бэлтгэлийн хөтөлбөртэй тэтгэлэг болохоор ер нь бол заавал хэлний оноотой байх шаардлагагүй. Хэлний оноогүй шууд хэлний бэлтгэлдээ сурна гэд орсон хүмүүс бол зөндөө байдаг. Гэтэ миний бодлоор тэр хүмүүс IELTS-ийн оноотой байх. IELTS-ийн оноо чинь амар том давуу тал болно. Тэр оноогоо авч чадсан байна гэдэг чинь та энэ хэлийг бас сурцсан байна. Тийм болохоор солонгос хэлийг гэсэн сурч чадна гэсэн ер нь бол бас нэг давуу тал болж өгнө гэж би бодож байна. Тэрийг эсэндээ бас сайн тусгаад өгчвөл ер нь нэлээд том давуу тал. За тэгэхэд GKS-ийн тэтгэлгийг авах хэцүү юу?
За үнийг хэлэхэд GKS-ийн тэтгэлэг бол үнэхээр ахуйд надад бол хэцүү байсан. Гэтэ бас болохгүй юм гэж байхгүй юм байлээ. Надтай адилхан л бас хүмүүс ингэж өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол хамгийн чухал нь материал. Personal statement, study plan хоёр бол мэдээж хамгийн чухал нь. Тиймээс ер нь бол тэр хоёрыгоо сайн бичээд материалаа сайн бүрдүүлээд өгчих юм бол ер нь бол болохгүй юм гэж бас байхгүй юм байлээ шүү. За тэтгэлгийн процессын хувьд болохоор би энэ жилийнхээ магистрийнхаа жишээн дээр ярьчих. Энэ жилийн тэтгэлгийн зар нь болохоор 2 сарын 12-наас 2 сарын 25-ны хооронд 14 хоногийн хугацаанд зарлагдсан байсан. За энэ зар нь болохоор бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны сайтад зарлагддаг. Ер нь бол жил болгоны сайтаар л зарлагддаг. Тэгээд би болохоор Embassy Track буюу элчин сайдын яамнаар материалаа өгсөн. Ер нь бол тэтгэлгийн явц бол баг материалаа бүрдүүлснээсээ бүр үнэхээр хэцүү байсан. Яагаад гэвэл би ингээд 2 сард материалаа өгч байгаа шүү дээ. Тэгээ 3 сард ярилцлаганд орчиж байгаа. Тэгээд цаашаага миний материал яваад эргэж эртлээ амар удсан хариугаа би бүр үнэхээр удаа үлээсэн. Тэгээд сая бүр яг final би ингээд болцсон гэдгийг бол 7 сард мэдсэн. Тэгэхээр ер нь бол нэлээд хүлээх шаардлагатай гэсэн үг. Тэгээ ер нь тэтгэлэгт материалаа бэлтгэхээс илүү хүлээх нь бүр үнэхээр хэцүү байт юм байлээ шүү. Төвчээртэй хүлээгээрээ. За өнөөдрийнхөө бичлэгээр би GKS гэж юу болох талаар мөн ямар давуу талтай, ямар төрлүүдтэй University Track болон Embassy Track-ийн талаар үндсэн ялгааг нь ярьлаа. Хэрвээ бичлэг танд хэрэг болсон бол лайк дарж, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээрээ би харин GKS-д ямар материал бүрдүүлсэн, юу нь хэцүү байсан, ярьцлага маань ямар байсан тухайгаа оруулъя гэж бодож байгаа. Мөн нэмээд асуух зүйл байвал комент түлтээгээрэй. Мөн цаашдаа GKS-тэй холбоотой болон Солонгос сурталчилгатай холбоотой хэрэгтэй мэдээллүүдийг өөрийн Instagram дээр би ойр ойрхон хуваалцах болохоор сонирхчвал миний Instagram хаягийг дагаарай. Тэгээд энэ миний анхны ингэж амар нэг дор суугаад им удаан ярьж байгаа бичлэг болохоор жоохон алдаж ярьсан байж магадгүй, гатсан байж магадгүй ойлгоорой. Би тэгээд дараагийнхаа бичлэгнээс илүү их сайжраад явах баха. Энэ хүртэл хамтаасанд баярлалаа. Like and subscribe.